За бүгдээрэнд өдрийн мэнд хүргэе. За өнөөдөр ингээ хяналтын зөвлөл байгуулагдсаны хойш үйл ажиллагааны тоймоо оруулаад төлөвлөгөөгөө бас эдийн засгийн байнгын ороогоор хэлэлцүүлж байгаа юм байна. Тэгэхээр яг энэ дээр нэг тодорхойл нэг асуулт асууя гэж бодсон юм. Та бүхэн хяналтын зөвлөлийн үе зээлийн хүүг бууруулах чиглэлээр 2011-с 23 онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар ерөнхийдөө бас дүгнэлт тойм хийсэн байна. Энэ чиглэлээр ажиллана гэж орсон байна. Яг бид нар банкны хүүг буулгана гэхээр ер нь тэгэл олон хүчин шалтгаан байна. Иргэний хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэл, дампуурлын хуульчин болохгүй байна. Кредит скоринг систем Монголд хөгжөөгүй байна. За Монгол банкны улс төрийн нөлөөллийг бас багасгах хэрэгтэй байна. За санхүүгийн бүтээгдэхүүнүүдэд илүү олон төрөл болгож иж бас зээлийн хүүгээ бууруулнаа гэд макро микро альж төвшөндөө олон юм хийхээр одоо ярьдгаа. Тэгээ та бүхний яг энэ тойм тайланд чинь нэг юм формула байсан. Тэгшдэглийг одоо гаргасан байна л да тий зээлийн хүү гэдэг бол их усрын зардал банкны нэмэгдэл буюу маржнаас ингээд болж байгаамаа гэд. Тэг яг ингээд үдийн хүртэл хийсэн ажлуудыг асуудлуудаа ингээд хараад ирэхээр миний харж байгаагаар бол за мэдээж шийдэх ёстой бидний хийх ёстой юмнууд байгаа. Гэтэ нөгөө талаараа энэ дээр арилжааны банкнууд бол зээлийн хүүгээ бууруулах тал дээр ямар нэгэн хүчин чармаалт ерөөсөө гаргадаггүй. Яагаад гэвэл та бүхний яг энэ гаргаж ирж байгаа тэгшдэглэлийн дагуу арилжааны банк бол маржинал нэмчин. Бүх эрсдэл тооцоо тэр юунууд байгаа их усрын зардлуудаа гаргаад ирээ, эрсдэл нь өндөргээ гаргаад ирээ. Энэ дээр автоматар л арилжааны банк маржинаа нэмчихэж байгаа шүү дээ. Тэгэхээр ямар ч тохиолдолд арилжааны банк бол өөрийн маржинаа аваад ингээд ажиллах нөхцөл нь байгаа учраас арилжааны банкуд маань өөрсдөө энэ зээлийн хүү бууруулах тал дээр санхүүгийн одоо бүтээгдэхүүнүүдээ илүү оновчтой болгох ч гэдэг юм уу, кредит скоринг системээ илүү наривчилж оновчтой болгох гэдэг дээр ерөөсөө санс наашлаг гарахгүй байна. Тэгэхээр та бүхэн бас ингээд энэ формула тэгшдэглээ бид нар бас харах хэрэгтэй, эргэж харах хэрэгтэй байна. Яагаад үр дүнхэхгүй байна гэдэг дээр ингээд дүгнэлтээ бичсэн байна л да. Тэгэхээр яг миний асууж байгаа асуулт бол та бүхний хувьд хяналтын зөвлөлүүд бас мэргэжлийн одоо хүмүүс байгаа, Монгол банкнд ажиллаж байсан хүмүүс байгаа. Яг энэ арилжааны банкудаас тэгвэл ямар хүчин чармаалт хэрэгтэй гэж үзэж байгаа. Зээлийн хүүг бууруулахад. Мэдээж бид нар одоо энэ бодлогын хүрээний юмнуудаа хийнэ, макро эдийн засгийн юмнуудаа бас хийнэ. Гэхдээ арилжааны банкудаас энд нь хүчин чармаалтыг бид нар авахын тулд ямар хөшүүрэх хэрэгтэй гэж үзэж байна. Ер нь энэ тэнцэл дээрээ бид нар юуг анхаарах ёстой гэж харж байна гэдэг дээр та бүхэн бас өөрсдийнхөө энэ дүгнэлтэнд үндэслэн хариултаа өгөөч гэж хэлмээр байна. За хяналтын зөвлөлийн дарга Гуганбаатар номын чимэг гишүүний асуултанд хариулъя. За нэгдүгээр банкуд үнэхээр чармаалт гаргахгүй байна уугүй байна уу гэдгийг бид дахиад шалгаж үзэх хэрэгтэй байна. Яг өмнөх стратеги төлөвлөгөөнүүд дээр бол их олон арга хэмжээнүүд санал болгосон. Зүгээр яг шууд банкны одоо хүүнд нөлөөлнөхөөс илүү голцоо дам нөлөөлөх иймэрхүү зүйлүүдийг бол хэрэгжүүлсэн болов уу гэж ингэж ойлгосон өөрчлөлтүүдийг нэлээд хэсэг хугацааны дараа нэлээд явжгаад бүтцийг нь өөрчлөөд юу гэдгийг чанаргүй зээлүүдийг нь бууруулад ингээд зээлийн мэдээлэл сангаа байгуулад гэх мэт иймэрхүү байдлаар бол зүгээр банкны бүтцийн өөрчлөлттэй холбоотой банкн дээр хийгдсэн өнгөрсөн хугацаанд хийгдсэн томоохон реформуудыг бол та бүхэн сайн мэдж байгаа бах. Тэр чиглэлийнхээ дагуу бол тодорхой арга хэмжээнүүд бол авсан. Гэхдээ зээлийн хүү бол тодорхой хэмжээнд жоохон орхигдсон болов уу гэсэн иймэрхүү дүр зураг бол харагдсан. Энэ дээр бол би өөртөө ч санал нэг байна. Зүгээр банкуудыг илүү нэгдүгээр чармаалт гаргахгүй байгаа юу? Хоёрдугаар эсвэл хангалттай чармаалт гаргаад болохгүй байна уу? Хоёрдугаарт яг гэхээр энэ дээр Монгол банк маань өөрөө яг ямар арга хэмжээ авч хэрэгжүүлсэн бэ гэдэг дахиад наривчлаад харах ёстой болов уу гэж бодож байна. Тэгээ та харсан бол эхний 3 зээлийн хүү бууруулах стратеги дандаа санхүүгийн юуны доктортой байдлын зөвлөлтөөр батлагдсан байгаа. Тэгэд энийг дахиад нөгөө доктортой байдлын зөвлөл, санхүүгийн доктортой байдлын зөвлөлийн мэдээллийг сонсохдоо та бүхэн маань энэ асуудлаа бас давхар хөндөж асуувал илүү зүг болов уу гэж ингэж бодож байна. Бидэнд бол арилжааны банкудтай одоо шууд холбогдох ийм сувг бол одоогоор байхгүй. Зүгээр банкудын холбоотой бол албан уулзалтыг зохион байгуулах гэсэн ийм төлөвлөгөө бол хийчихэд явж байна.